За малчид хуваарийн хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөвтөр би бас гишүүдтэй санал нэг байна. Тэгээ энэ дэр цаг аваад явах уу. Тэгээд ер нь бол бас улсын хурлаар хуулийг баталж байгаа л да. Хуулийг батлаад явж байхад альва хуулийн зохицуулт өөрөө төсвийн энэ одоо жилийн хуулиудтай нэгт уялдаж, холбогдож улсын хурал засгийн газар хоёр хоорондоо нэгт хамтарч ажиллах энэ одоо зохицуултыг л хийх ёстой л доо. Тэгээ энийг л бас орхигдуулаад нэгсэндээ хууль эрх зүй бодлогынхаа арга хэмжээнүүдийг бас системтэй авч үзэж хэдэн оноос хэрэгжих нөө тэрнийг хэрэгжүүлэхийн төлөө нэлээд санаачлагтай идэвхтэй ажиллах энэ одоо бодлого чиглэл би хаягдаад байна гэдгийг бас хэлье гэж бодож байна. За энэ хуулийн зүйл дээр бас нэг энэ улсын хурлын 2017 оны 29 дугаар тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох гэдэгтээ бол бүрэн санал нэг байна. Энэ бол бүр үндсэн хуулийн цэцээр очиж би улсын хурлыг төлөөлж очиж байхад хамгийн гол нь бас эдийн засгийн нөхцөл байдал амаргүй нөгөө талаараа бас олон улсын валютын санд хамрагдсан энэ нөхцөл байдалтай тулгуурлаад 17-аас 18 онд одоогийн төвшөнд нь төрийн албан хаагчдын цалинг хадгалах, царцаах, цалингийн шатлал нэмэгдэх гэж байгаа бол түүнийг 17 он, 18 онд төрдөө зогсоох ийм одоо шийдвэрүүд тайлангуяа 4-5 дугаар энэ заалтууд хүчингүй болж байгаад би бас энэ их зүйтэй арга хэмжээ гэж ингэж үзэж байгаа. За 3 дахь асуудал бол юу вэ гэхээр тэр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орлого дээр байгаа. Буруу зүрх ойлгож, буруу зүрх бис тайлбарыг авч байна. Ер нь бол орон нутагт энэ мөнгийг 50-70-100% олгох нь бол зөв. Энэ бол яг чухал асуудал байгаа. Цаашлаад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бас 30%-ийг олгодог байсан. Одоо 5%-тай байж байгаа. Гэх мэтлэнгээр яг дайлангуяа нутаг дэвсгэр дээр нь одоо уул уурхайн олборлт хийж байгаа. Энэ нутаг дэвсгэрийн нөхцөл байдлууд байгаль орчин эвдэс сүйтгэж байгаа, худаг ус ширгэж байгаа, байгалийн элдв одоо гамшигт үзэгдэл болж байгаа юм зүйлүүдийг бас одоо тооцож үзээд ер нь бол энэ олборлолтоос орж иж байгаа орлогуудыг хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлийн орлогуудыг бол орон нутагт нөхөн зүйтэй. Ингэж өгөхдөө энэ дуул уурхайн яам маань бас алга байна. Ер нь бол салбарын яам бас энэ дээр маш том бодлого барих хэрэгтэй. Нутаг дэвсгэр нь ачаалаа дааж чадахгүй байгаа энэ одоо хайгуулын лицензтэй энэ талбайн ашиглалтын лиценз өгөхгүй л компаниудыг хүлээлгээл бодлого байхгүй ингээд байгаа зүйлүүдийг бид нэр ер нь бол зогсоох хэрэгтэй байж байгаа. Тэгээ энэ ч утгаараа сая бас өнөөдөр ашигт малтмалын хэрэглэх газрын даргатай уулзаж яг энэ асуудлыг бас саналын хувьд бодлого болгож дэвшүүлж ер нь бол одоо байгаагийн дэмжээд авч явж байгаа энэ иргэдийн дэмжлэгийг авах харин дахиж нэмж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг болгодоггүй байх. Тэр нутаг дэвсгэрийн нөхцөл байдлуудыг уялдуулах, зохицуулах, судлах, шинжлэх энэ одоо бодлогын арга хэмжээ маань орхигдсантай энэ асуудлууд холбоотой байгаамаа гэдгийг бас би бас онцолж хэлж энэ бас байнгын орны хурал дээр хэлье гэж ингэж үзэж байгаа. Тэгээд 20 онд 100% энэ хайгуулын талбай оршиж байгаа нутаг дэвсгэрийн төсөвт нь 100% олгох энэ зохицуултыг хийнэ гэдгийг бас энийгээ бас 20 онд бас хэрэгжүүлээд ажиллаарай. Тэгээ ер нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр ч гэсэн цаашдаа ч гэсэн бодлого баримтлах хэрэгтэй шүү гэдгийг бас онцолж хэлье. За